2040-гээд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө орж иж байгаа хаа. Энэ ерөнхий төлөвлөгөөг яагаад анх 2011 он ингээд улсын их хурлаар баталдаг болсон юм бэ гэж. Өнөөдөр хүн болгоны толгойд Улаанбаатар хотыг бодлуулсан, бодлоонд тарьсан энэ Улаанбаатар хотын одоо төлөвлөлтийг эвдсэн гэдэг юм бол бид нар маш сайн мэдж байгаа шүү дээ. Энэ Улаанбаатар хотын төлөвлөлтийг эвддэг, хэн нэгэн засаг дарга орж ирэнгуутлаа эвдэж явцдаг, хэн нэгэн архитектор орж ирээд эвдэж явцдаг. Энийг болиулахын тулд хууль болгож улсын хурлаар баталж ээж бас нэг арга хэмжээ авч байгаа нь энэ шүү дээ. Бид нар одоо өнөөдөр ингээд 2040 гээд ингээд Улаанбаатар хотынхаа төлөлтийг улсын хурлаар батлаад явж байгаа. Ярилцаад явж байгаа. Яг энтэй адилхан дараа нь энэ хот бол Монгол улсын нийслэл хот болно. Эхнээс нь бид нар ингээд хилцээж явчих гэж байгаа юм. Тийм болохоор яг Улаанбаатар хоттой адилхан энэ Улаанбаатар хотын алдааг давтахгүй тулд дахиад улсын хурлаараа батлаад явдаг ийм зарчим руу орё гэсэн байдлаар оруулж ирж байгаа. Энд ерөөсө буруу юм байхгүй гэж бодож байгаа ш. Хэрвээ шаардлагатай бол дараа тэгэл засаал энэ хуучин нь бол ер нь бол төр хууль болчихж байгаа ш. 10 жилийн хугацаатай үйлчлэхгүй. Тэгээд тэрний дараа бол засаад явах нь зүйтэй хаа л гэж бодож байгаа. Тэгэхээр одоо хот байгуулалтын тухай хуулийн дотор орж байгаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө батлана гэдэг тэгээд адилтгаад энэ хар хорин хотын ерөнхий төлөвлөгөө үзэл баримтлалыг бол батлаад явах гэсэн ийм санал бол орж иж байгаа ш.